Эсэд явагдаж буй уургийн нийлэгжлийг компьютер дүрслэл ашиглан төлөвлөж байна. Эсийн бөөмийн сүвээр нэвтэрч ороход ДНХ-гийн нягтарсан ороомог харагдана. Энэ органоид нь амьд организмын уургийн нийлэгжлийг мэдээллийг хадгалж байдаг агуулга юм. Мэдээллийн РНХ хамжаа чанарын дагуу ДНХ дээр нийлэгжиж, ДНХ-д хадгалагдсан уургийн бүтцийн мэдээллийг хуулбарлан авдаг. Энэ процессыг транскрипц гэнэ. Транскрипцийн үр дүнд мэдээллийг авсан мэдээллийн РНХ бөөмөөс бөөмийн сүвээр гарч цитоплазмд орно. Ингээд мэдээлэл агуулсан РНХ 2 дэд хэсгээс тогтох рибосом дээр ирж байрласнаар трансляцийн процесс эхэлдэг. Мэдээллийн РНХ дээр байрласан кодоны дагуу эсийн цитоплазмд орших зөөврийн РНХ-нүүд амин хүчлүүдийг зөөн авчирч уургийн үйлдвэрлэлийг явуулдаг. Уургийн 2 дахь, 3 дахь, 4 дахь бүтэц эсийн цитоплазмд явагдаж үйл ажиллагааны уурга бий болно.